Манай улсаас хөхтэй амьтны нэгэн шин төрөл зүйлийг дэлхийн шинжлэх ухаанд бүртгэж авлаа. Америк нэгдсэн улсын Техас мужид Улаанбаахны халдвараар 2 хүүхэд энджээ. Бурхан чагшин шавнаар 3000 удаа мөргөж залбирах үйл ажиллагааг зохион байгуулна. Нохоод хасуулсан хүүхдийн дийлэнх нь 5-аас 9 насныхан байна. Халах гол тангараг жүжиг алтан магнадмаас 3 төрөлд шагнал хүртлээ. Ice Global-ийн цөөн хормын мэдээ эхэлж байна. Манай улсаас цэргийн галавын үе буюу 90 орчим сая жилийн өмнө үлэг гүргэлтэд зэрэгцээ оршиж байсан эртний хөхтэй амьтны нэгэн шин төрөл зүйлийг дэлхийн шинжлэх ухаанд бүртгэж авлаа. Энэхүү амьтны үйлдвэрийг Дорногов аймгийн Баянширээ уулын орчмоос цуглуулсан бөгөөд Аравжа иши гэж нэрлэсэн байна. Энэ төрлийн амьтдын үйлдвэр Европ, Аз, Африк, Хойд Америкийн зарим орноос олддогч манай улсаас анх удаа илэрч цэргийн галавын хөхтэй амьтдын төрөл зүйлийн онцлог, уур амьсгал, газар зүйн хувьд хэрхэн тархаж байсныг илтгэх шинэ олдвор болжээ. Амьтны шүдний хэлбэр дүрсэд хийсэн судалгаагаар Аравжаан хулгантай ижил жижиг биетэй, өвсөн идчтэй, тижээлээ хивэх маягаар иддэг нь тогтоогдсон байна. Харин ижил овогт багтах зарим төрөл нь махан болон шавж идчихсэн байжээ. Судалгааг Шинжлэх ухааны академийн палеонтологийн хүрээлэн болон Японы Окаямагийн шинжлэх ухааны сургууль хамтран хийсэн байна. Уг судалгаанд манай улсаас палеонтологийн хүрээлэнгийн судлаач доктор Цогтбаатар Майнбаяр оролцжээ. Америк нэгдсэн улсын Техас мужид Улаанбаахны халдвараар суур өвчнгүй эрүүл хүүхэд нас орсон 2 дахь тохиолдол бүртгэгдлээ. Америк нэгдсэн улсын эрүүл мэнд хүний үйлчилгээний сайд Роберт Кеннеди Улаанбаахнаас болж нас орсон 8 настай охины гэр бүлтэй уулзахаар Техас мужид очсон байна. Тэрээр Улаанбаахын гахаан хавдар болон улаануудын эсрэг MMR вакцины нь уг өвчнөөс сэргийлэх хамгийн үр дүнтэй арга болохыг онцолж Техасын эрүүл мэндийн албаныханд холбооны засгийн газрын нөөцийг санал болгосон байна. Охин өнгөрсөн пүрэв гарагт Улаанбаах өвчний улмаас уушиг ажиллагаагүй болох шалтгаанаар нас оржээ. Мөн тэрээр вакцинд огтох хамрагдаагүй байсан бөгөөд ямар нэгэн суур өвчгүй байсныг Техасын эмнэлэг баталсан байна. Бурхан чагшин уралх ухааны таатлын шавнаар аглаг бүтээлийн хийдэд 3000 удаа мөргөж залбирах үйл ажиллагааг зохион байгуулах гэж байна. Энэхүү үйл ажиллагааг Бурханч багш Дүрслэгшингаа номын агаарт хураасны 1 жилийн ойд зориулжээ. Учир нь уралх ухааны салбар анх үүсч хөгжих үеэс олон бэрхшээл сорилтыг Бурханчлам уралх ухааны шавнарынхаа хамтаар мөргөл залбирал хийх замаар даван тулж иржээ. Хамгийн анх 1998 онд 3 хоног тасралтгүй 15,000 тоот мөргөл үлдэж байсан төвхтэй. Аглаг бүтээлийн хийдийн үндэс суурийг тавьсан агуу бүтээлүүд энэ цаг үед төрөн гарч богино хугацаанд асар их зүйлийг бүтээн байгуулж чадсан байна. Тиймээс багшийн ачийг санал дурсаж хойдын буйнд шамдаж буй энэ цаг үед хамтдаа нэгэн сэтгэлээр нэгдмэл зорилготой байхын төлөө энэхүү мөргөл залбирлыг зохион байгуулахар болжээ. Мөргөлийн сарын 9-ний орой эхэлж 10-ны 13 цаг хүртэл 15 цагийн туршид тасралтгүй үргэлжлэх юм байна. Нохоод хазуулсан хүүхдийн дийлэнх нь 5-аас 9 насныхан байна. 2024 оны байдлаар улсын хэмжээнд нийт 4610 хүн нохоод хазуулж гэмтсэний 77% буюу 3500 тохиолдол нь нийслэлд бүртгэгджээ. Үүнээс 1650 тохиолдолд 0-аас 19 насны тэр дундаа 5-аас 9 насныхан илүүтэй өртсөн байна. Нохоод хазуулах үед гар хөл, толгой, нурууны хэсэгт том хэмжээний болон олон тооны жижиг шархны урагдал, зөөл үдийн гэмтэл үүсэх бөгөөд маажих, самардах, газарт унгаж, ноцох зэрэгээс үүдэлтэй хөхрөлт, нэцрэлт, соривжилт бий болох эрсдэлтэй. Иймд нохооны хүзүү сүүлнээс татахгүй байх, уяатай болон эзэнгүй нохоод хүрэхгүй байх, гудамж талбайд болгоомжтой явах, нохоотой айлд орохдоо уяатай болон хошуувчтай эсхийг асуух, олон тооны нохтоос холуур явах, нохоод арьсан үед газар цуух, зүгтэж гүйхгүйгээр биеэ хамгаалах, хоолоо идж байгаа болон унтаж байгаа нохойг тайван байлгах талаар хүүхдэд сануулахыг зөвлөж байна. Хазуулсан тохиолдолд эмнэлгийн байгууллагад яаралтай хандах, вакцин тариулах нь чухал юм а. У меня огромная миссия создать дождь. Мы открываем просто этот кран и все. Улаанбаатар хотын Брэдрамын театр Москва хотноос олсон алтан магнадмын үйл ажиллагааг өөрсдийн дэглэсэн 2 жүжигээр нэгэн зэрэг нээсэн байна. Тодруулбал халах гол тангараг жүжиг болоод Петр Фоменкогийн бурханлаг комеди киног үзүүлсэн байна. Тэр 2 бүтээлийн аль нь шилдэг болохыг шүүгчдэд хүндрэлтэй байсныг хэлж байна. Улмаар Оросын үндэсний театрын шагнал алтан багаар халах гол тангараг жүжиг шалгарч, шилдэг драмын жүжиг, шилдэг эмэгтэй гол дүр, шилдэг жүжигийн зохиол гэсэн 3 шагнал хүртжээ. Тус жүжигийг үзсэн үзэгчдийн алга ташилт тасралтгүй үргэлжилсээр байлаа. Халахын гол тангараг
Халхгол тангар жүжиг бол баримтат жүжиг юм а. 1939 онд 16 охин эх орныхоо төлөө харийн дайсантай тулалдах хүсэлтэй илэрхийлж дайнд мордсон бодит үйл явдлаас сэтвэлсэн. Ингэхдээ тэд тангараг өргөдгөө. Жүжигчид үнэхээр сайн тоглолоо. Монгол хэлээр зарим зүйл нь сайн ойлгохдохгүй ч дүрийн хувирал, хэлэх санаа бүгд ойлгомжтой тодорхой байлаа. Түүхийн нэгэн чухал үйл явдлыг харуулсан нь таалагдлаа. Их онцгой тавилттай юм а. Надад самурай таалагдсан шүү. Ice Globe-ийн цөөн хормын мэдээ байлаа. Ажлын амжилт хүсье.